Сайн байцгаана уу залуучуудаа. IT хийгдэж байна. Өнөөдөр бид 12-ын iOS-тай 3080-тай 32 GB-тай 500 SSD-тэй COM өгсөрч байна. За энэ COM нь өөрөө ерөнхийдөө бол дунджаас дээгүүр үзүүлэх гаргадаг рендер болон тоглоомд ашиглагдаж болох юм COM байгаа. За юуны төрөнд бичлэгээ эхлүүлэхээс өмнө бид юу ихэ ярилцгаая. Тэгэхээр COM-нуудаа бид нэр өгсрээд тестлээд тестийн одоо хариунуудыг танарт FPS болон рендеринг одоо скоруудыг танд харуулахаар байгаамаа. За яг өнөөдрийн угсралтын гол од нь өөрөө бол EVGA RTX 3080 байгаа. Яг энэ өөрөө хамгийн чухалчил би үзээд байгаа юм бэ гэхээр нэгт 30 сер одоо ингээд үйлдвэрлэгдээд одоо ингээд 4000 сер гарахаар хоцрогдож эхэлнэ. Хоёрт болохоор EVGA дахиж газж карт үйлдвэрлэхгүй гэж амласан байгаа. Тэгэхээр яг энэ карт маань одоо яг манай tribute байгаамаа гэж ойлгож байна. RTX 4000 серийн картуудын талаар ярилцгаая. 4-7 хоногт Nvidia 4000 серийн 4090, 4080 хоёр төрлийн загвар танилцуулсан. 4090 нь өөрөө $1600 24 ГБ-тай 16000 шейдертэй карт байгаамаа. Яг Nvidia-гийн өөрийнх нь танилцуулсан одоо keynote-оос бол хамгийн чухал танилцуулсан зүйл нь болохоор ACR буюу одоо Ray Tracing-ийн random одоо калькулятор давхар DLSS 3.0 өөрсдийнх нь AI smooth буюу одоо юм буланг одоо ингээд арай зөөлрүүлэх тийм технологиг танилцуулсан. За тэр технологи нь өөрөө аргачлаа өөрчилж шинэ фрейм рендерлдгээр одоо давуу талтай болж байгаагаараа мэдгдсэн бид нар. Яг үнэндээ спекээс гадна одоо гэрц мэрцэн нэмэгдсэн боловч шейдерийн тоо арай буурснараа нэг өвөрмөц зүйлтэй. За тэр шейдерийн тоон буурснараа үзүүлэлт буюу одоо гаргах FPS-ийн буурж байгаа гэсэн үг биш. Гэхдээ нэг сул тал нь өөрсдийнх нь гаргаж ирсэн яг бенчмаркууд нь болохоор заавалчгүй ray tracing оруулсан. Одоо cyber одоо CS:GO, PUBG, Valorant-ийн одоо энгийн rasterization performance биш. DLSS асаасан байж болцсохгүй заавалчгүй ray tracing оруулсан performance байсан учраас яг энд одоо энэ өөрхөн гаргасан 4x 2x үзүүлэлтэнд нь одоохондоо итгэх болоогүй. Тэгэхээр яг бенчмаркаар тэрийг танилцуулсан зүйтэй болов уу? За, билдэнд орцгоё.
Com огсроо дуусчлаа. Нөгөө Com бол ерөнхийдөө жоохон энгийн кейстэй, шингэн кулертэй, CPU нь Chaos гэхтэй биш, энгийн 12900F. За тэгээ карт нь манай өнөөдрийн гол бол RTX 3080 EVGA-ийн FTW3 гэсэн зав байх байгаамаа. Угсрахад бол хүндрэл гараагүй. Cable management өөрөө кейс нь арай жоохон нарийнхан учраас cable management хийхэд жоохон төвөгтэй байлаа. Гэхдээ яг хөө зүгээр асуудалгүй хаагдаж байна. За одоо бид нар танд FPS болон benchmarking оноонууд харуулах болно. Тэгээд ерөнхийдөө компьютер маань ямар шүү үзүүлэлт гаргаж ийн гэдгийг та өөрөө дүгнээд бид нар болохоор давхар танд фидбек өгье. За сүүлийн 2 цаг тоглоомоо суулгаад OBS болон MSI Afterburner суулгаад бид нэр бенчмаркуудаа хийчихлээ. Юу анхаарах уу гэхээр бид нар ихэнх резолюшнуудаа CS:GO-с бусдын дандаа 4K болгож тоглосон байгаа. Яагаад тэгж шалгаж байгаа юм бэ гэхээр биднэрт яг одоогоор компьютерт маань 3080 гэсэн карт байгаа. EVGA 4003 RTX 3080 карт өөрөө бол маш сайн хүчин чадалтай учраас 1080 дээр шалгах нь бас буруу зүйл гэж үзээд арай жоохон өндөр үзүүлэлт шаардсан графиктай болгож одоо шалгасан. Unigine superposition. Unigine superposition бол өөрөө 8K хүртэл одоо benchmark хийж чаддаг. Benchmarking онооны хувьд бид 15000 оноо гаргаж чадсан. Тэгэхээр 14716 бол яг 3080 гаргах хэвээр 4K-гийн оноо байгаамаа. За түүнээс гадна CPU нь манайх 12900F байгаа. 12900F нь 16 threadтэй нэмэх нь efficiency core-тай ийм CPU байгаа. Тэгэхээр ерөнхийдөө Cinebench нь өөрөө бол Blender болон 3D Max-ийн одоо цэгэр рендерийг imitation буюу одоо дөөрөх одоо тийм чадaltaй ийм програм байгаа. Энэхүү програмаар бид нэр онооны хувьд 26580 оноо гаргасан байна. Тэгэхээр яг бусад CPU-нуудтай харьцуулах юм бол 500X-тэй нэлээд ойролцоо гэсэн үг. 500X, 550X-тэй ойролцоо. Гэхдээ энэ зөвхөн Blender болон 3D Max-тай ойролцоо үзүүлэлт нь ийм оноотой байгаа гэсэн үг. Жишээлбэл та Premiere Pro дээр ашиглах юм бол Premiere Pro бол өөрөө Intel-ийн CPU-нд дуртай байдаг учраас AMD Ryzen CPU-наас арай илүү байх чадaltaй. Өөр нэг юм тодтогч хэлэхэд RAM-ыг бид нэр 3600 MHz-тэй 16-аар 2 ширхэг Corsair Vengeance Pro RGB гэсэн RAM тавьсан байгаа. Тэрийг бид нэр XMP-ээр 3600 болоод шууд ямар ч асуудалгүй нэг унтарчсаал XMP нөрөө орж ирсэн. Температурын хувьд температур нь CPU нь яг Cinebench render дээр бол барагцаагаар 76 градус, карт нь бол 75 градусаас ерөөсөө хитэрч байгаагүй ямар ч ажил дээр. Тэгэхээр яг энэ компьютерийн хувьд энэ бол эд ангийн хоорондоо таарсан маш сайхан билд болсон. За энэ хүү өгсөрсөн комны талаар илүү мэдээлэл авах бол танд тайлбар хэсэгт оруулчих. Давхар үнэ оруулъя. Мөн түнчлэн та компьютерийн талаар илүү их мэдээлэл авах хүсэх эсвэл асуух зүйл байвал та коммент хэсэгт хичээж үлдээгээрэй. Тантай цог High Tech Computer Store-ийн их төшин байлаа. Баярлалаа.